маш амархан болдог. Бислэгтээ токбуки зааж өгье. Хизээ хаач идэж болохоор маш амархан хялбар мөртлөө амттай болдог шүү. За одоо шууд хийж эхэлье. За байцаагаа хэрчээд бүдүүн ногоос өнгөөрн ташуу хэлбэрээр хэрчээд өгнө. За мах импексийн махан цайзыг ашиглаж байгаа. Нэрээ мах импекс компани маань 7 өдөр болгоны нийтэг өдөр 21 азтай шалгаруулж байгаа юм билээ. Таач гэсэн 21 азтангийн нэг нь болоорой. 6 төрлийн хямнаас худалдаа авалт хийж QR кодыг уншуулаад баримтад бүртгүүлээд болох юм байна. Яг энэ харагдаж байгаа 6 төрлийн байна. Супер азт нь хосороо хайнаа явах эрхийн эзэн болох юм билээ. Та хэд маань дэлгэрэнгүй мэдээллийг пэйж руу ороод мэдээлэл нь аваарай. За ингээд харагдаж байгаачлаа. Дайц сонгон байцаага бацгийн хуурж өгж жогоод дээрэс нь 350 мл ус хийж өгнө. За үүн дээрээс элсэн чихэр нэг холны албаг, улаан барьц муу адил, хүчүүжан 2 алын албаг, сой соус 3 холны албаг, сармас 6 өмсөг үдэн догноос хийгээд өгнө. За үүнийг дүүлэн галаа буцалгаж аваад ойсоо соус хийж өгөөд дээрс нь бацгийн цэрэг хийж өгөөд. За ингээд манай өнөөдрийн бислэгтэй токбуки бэлэн боллоо. Хоолны хажуугаар маш гоё пицца идэмээс санагдахаар нь махын пиццийнхаа фрүүзен пиццаг шарж идлээ. Шарахаас өмнө 15 минут уутнаас нь гаргаж агаад листэн дээрээ тавиад гисгэх юм бэлээ. Тэгж байгаа шар шугандээ 180-аас 190 градусын хооронд 10-15 минут шараад бэлэн болно. Ийм гоё шарчигнуу гоё пицца болсон мэлээ. Пиццаны ингээд сэр нь яг ингэж татгахаар айгуу гоё дээ. Бүр яг ийм гоё лээ. Хачирт нь уургаар баялаг салат хийж гин. За салатанд маань нэг ширхэг дөвпүү шод рүүлж хэлбэртэй хэрчээд өгнө. Үүн дээрсээ мах импексийн чочод хямнаасаа хэрчээд өгнө. Энэ салатанд та хэд маань эдхийг үсэн ногоогоо нэмээд хийгээд идэж болно шүү. Би одоо үүн дээрээ дарсан хүрцэнөөсөө хийж өгч байгаа. Нэрээ та хэд маань бичлэгэн дээрээ лайк дараад шеэрэж чадвалах юм болтугай. Салат навч ягаан сонгоор жижиглээд хэрчээд өгнө. Дамтлаанд орцгой давс хар пэс дамтлагаар хийж өгөөд майонезнаас хийж өгөө сайхан утгаад өгнө. За ингээ өнөөдөр маань салат маань бэлэн боллоо. Тагуултгай. За ингээд онцгойн өдрөө чимхээр маш гоё хоолнуудаа хийлээ. Та хэд маань ч гэсэн гэртээ хийгээд идээрэй. Энэ хүртэл бичлэгтээ минь зугаас нь баярлалаа. Ярина хоол хийж таарай.